Хүссэн хүсээгүй хүний амьдралд чухал нөлөө үзүүлдэг хоёр чухал сэдэв байгаа. Мөнгө ба эрүүл мэнд. Тэгвэл мөнгө гэдэг сэдвтэй холбоотой суралцахыг хүсдэг. Одоо байгаа мөнгөө илүү ухаалаг удирдах, хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй үзэгч нартаа зориулсан ухаалаг санхүү телестгүүлийн маань цоо шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Санхүүгийн сайн түүх болонгаараа оюун жаргал бүсгүйтэй та бүхнийг уулзуулъя. Тэрээр Италид дээд сургуулаа төгсөөд суусан газраасаа шороо хатгана гихчээр тэр улсын соёлыг Монгол улс руу кофегаар дамжуулаад оруулж ирсэн Лаваса кофений аль бисний борлуулагч болох хүртлээр туулсан замнал, цаад бэрхшээлүүд, амжилтуудыг нь хамтдаа сонсъё. Тэгэхээр жижиг зах зээл рүү дэлхийн том брендийг оруулж ирэхэд ямар хүндрэл тулгардаг, ямар сорилтуудыг даван гарсан сонирхолтой түүхээр аялаад түүнээс суралцъя. Италийн Турины их сургуулийг эдийн засагч мэргэжлэр төгссөн оюун жаргал бүсгүй эрдэмт шамдаж байх оюутан ахуй үедээ эспрессо ууж, нойроо сэргээж суудаг байсан нь ирээдүйн бизнесийнх нь эхлэл болсон түүхтэй. Монголдо ирээд өөрийн уудаг байсан кофеныхаа амтыг өгүүлж авчирсан нь олон хүмүүст таашаагдаж, борлуулж эхэлжээ. Кофений соёл одоогийнх шиг түгээгүй гэж хэлж болох 10 гаруй жилийн өмнө амтлуулах кофегоо албан байгууллагаар явж уйггүй чанж үзүүлж Lavazza кофег амтагдтал нь story reel хийж сошиал сувгаараа хүмүүст таниулж тууштай хичээсний дүнд 5400 гаруй ажилтнтай тал бүрийн оронд 150 салбартаа Lavazza кофений албан ёсны борлуулагчийн эрхийг 10 жилийн дараа авчиж чаджээ. Азийн жижигхэн зах зээлтэй Монголд ийм боломж олгосон нь том компанийн хувьд тоото гаргах шийдвэрийн нэг гэнэлээ. Ерөнхийдөө бол би ер нь хязгаарч бууж өгөөгүй. Яагаад гэвэл өөрөө энэ ерөөсө бизнесийг амжилттай эрхлэх гол зүйл гэвэл тэрэндээ дуртай л байх. Дуртай юм агуу хийж байгаа хүн хязгаарч нэг юм гундч ч юм уу. Одоо нөгөө нэг өнөөдрийн нэг жоохон проблем юм уу, ямар нэг асуудлыг болвол юу яадгүй. Тэн дээр нэг юм ингээд нэг тулга тойроод байна гэдэг шиг байхыг хүсдэг. Тэгээд нөгөө алсын харав юу бизнесийн зорилгоо айгу томгоор тавьж өгдөг. Айгу гой том. Тэгэхээр байгууллагын алсын харааг болон зорилго тэгээд дээрэс нь үйл ажиллагааныхаа чиглэл хэрэглэгч тэгээд бүх ажилчтайгаа бид нар яг хаана хүрсэн байх вэ гэдгээ ингээд мэдчихээр өнөөдрийн жоохон асуудлууд нэг асуудал биш харагддаг. Яагаад гэвэл цаана бид нэр зөндөө хийх юм байгаа учраас мэдээж асуудал тулгарна. Тэгэл тухайн үеэрт нь аль болох хурдан шийдвэр гаргахыг хичээдэг. Хурдан шийдвэр гаргаад бүгдээрээ шийдээд ер нь бол багийн ажиллагаа аюул чухал. Нэгд би бараагаар бахархдаг өөрийнхөө бүх бүтээгдэхүүн чанартай. Ер нь бол чанартай байх ёстой гэдэг дээр л тулгуурладаг. Хоёрдугаар болохоор бид нөгөө нэг ажиллах хүчин маань мэргэжлийн байх ёстой гэдэг аль болох бүгдээрээ дандаа зэрэгцээ суралцж явдаг. Тэгээ ерөнхийдөө нөгөө нэг уламжлалт нэг арга байдаг шүү дээ. Ажилтан дарга нь хийгээл би босс. Үгүй бид нар бол зэрэгцээ л гардаг. Ер нь бол үлрэглэлийг хичээдэг. 0 авах хэвэл 0 аваад нэг завгүй ах юм бол өөрөө ширээ арчаад гүн ч юм уу те. Тэгээд тэр нь бас хүмүүст бас үлгэр болдог болов уу гэж зүгээр найддаг. Гэхдээ ямар ч хэсэг ингээд доктортой ажиллаж байгаа хүмүүсээ харахад бол барахтай. Тэгэхээр энэ кофе шоп маань ерөнхийдөө шоурумны зорилттой. Одоо Lavazza кофег одоо нэг ресторан юм уу зочд буудал аль биесээр чарнах хэрэгтэй болж байгаа байхгүй Монголд. Одоо тэгэх юм бол манай компанид одоо материалаа өгөөд тэгээ бид нэр тэр материалыг Италид явуулаад логог нь явуулаад Lavazza кофегаар аль биесээр үйлчлдэг гэдэг хэрэг авах юм. Тийм боломжийг олгож байгаа. Ингэснээрээ маш олон даваа талтай. Нэг талаараа франчайз шиг өгч хүмүүс асуугаад байгаа. Ер нь бол тийм. Тэгтээ төлбөргүй бүх юм нь стандарттай. Тэрнийхэн дагуу нэмэлт шигтгээнүүдийг хийж явна гэсэн. Дээрээс нь хамгийн гол зүйл бол бид нөгөө мэргэжлийн баристагийн сургаж өгөх энийг удаа. Тэгээ 3-дугаарт нь бол бид нөгөө өөрөө бол тасралтгүй одоо нийлүүлнэ. Хамгийн давуу тал юм манайхаас нэг юм чеклистний юм хяналт явах юм. Эцэдүүдэд их таалагдж байгаа. Lavazza чанжаа газар бол яг ижлэгэн аягаар ижлэгэн хэмжээтэй л кофе гаргана. Яг амт нь ажилхан байх хэрэгтэй. Брендийн нөгөө нэр хүрийг хамгаална гэдэг. Тэгэхээр нөгөө завгүй нэг юм рестораны эцэдүүд, бекрийн эцэдүүд гэдэг тийм. Тэгэхэд бол кофегаа даатахад манайхаа гэрээ хийцэн байхад бол бид нар хүний сургаал ерөнхийдөө ингээд аудит шиг шалгалт хийгээл тэгэл ерөнхийдөө энэ дэр зөвлөд явчих бас боломжтой. Ер нь цаашдаа ямар зорилготой байхаар бид нэг худалдаа авалтын дүн гаргаад килограммын. Тэгээ энэ чинь угаасаа л нэг уугаад дуусдаг ажил учраас хамгийн гэрээ хийснийхаа дараас бид нэр Lavazza-г хэрэгэлдэг одоо энэ бизнес институт ч юм уу те тэдэр зориулсан тусгай сургалт хийж болох уу ямар нэгэн тийм идэвхжүүлэлтийн одоо урамшуул байж болох уу мотивацчлах гэдэг Lavazza компанитай яриад ерөнхийдөө та нар тоо хэмжээгээ ингээ шийдээд
тусгай ингээд юу гаргах бизнес аялал хийж болно. Бид нэр сургалт хий. Энийг баристагийн нөгөө чадварчуулах. Хоёрдугаар лаваза музей идэр байдаг. Тэрийгэ үүсгэслээд бизнес аялал хийж болно гэсэн бас онцгой эрхийг өгсөн байна. Тэгээд бид нөгөө дөнгөж одоо хүмүүсээ танилцуулаад зах зээл гаргаж эхлэх гэж байгаа учраас энийг бол ямар ч зөвшөөрлийг авцсан. Одоо нөгөө step by step гэдгийг бас маад хэлээд байгаа. Алхамаар юмаа хийгээл явж тэгэхээр ч бүх юм чинь гоё болно. Тэгээд шийдсэн болохоор эхний ээлжний хүмүүний явах гэж байгаа маш баяртай байгаа. Ажилтан тогтвортой байна гэдэг амжилтын үндэс. Хүнийг хөгжүүлж сургаж чаддгийн нэг жишээ аягалсан капучиног хараад л ур чадварыг нь үнэлж сургалтын бүх зардлыг нь дагаад баристагийн сургалтанд суух урилга Италиас ирчихсэн байх жишээтэй. Бизнес эхэлж байгаа хүн бүрийн л дайран гардаг хүндрэл эднийгч бас тойроогүй. Өндөр түрээс өртөг тооцооны тал дээр алдаж өрөнд орсон түүхч бас бий. Санхүүгийн сахилга баттай байж сайн зээлийг үр ашигтай зарцуулж чадвал өсч дэвжих үүдийг нээх нэг боломж гэж тэр үздэг. Ер нь бол бизнес эрхэлж байгаа хүн мөнгөтэй ч идэггүй мөнгөгүй ч идэг юм билээ ер нь. Тэгээ байнгын нэг мөнгөний шаардлага хэрэгцээ байдаг. Хоёрдугаар нөгөө нэг зээл авахгүйгээр хүн ер нь бас амжилтанд хүрэх магадлал бага байлаа. Хөрөнгө оруулалт нэмж авахгүйгээр жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгох зээл бид дэмжиг сангийн зээл авамрагдсан 3% зээл авдаг. Ер нь тэр л манай өксөх ганц боломж ер нь тухайд бол байсан маш их баярлагдав. Бага хүүтэй зээл бага. Тэгээд заавал бусдын тусламж байх албагүй шүү дээ. Нөгөө талаараа нөгөө хуулийн дэмжлэг аягүй чухал юм шиг санагддаг. Татварын бодлого тий. Мокопот буюу кофе чанагчийг хамт оруулж ирэх хүсэлтэд хөтлөгдөн 100 жилийн түүхтэй Италийн Bialetti брендийн кофе чанагчийг хүн ам цөөтөө Монголд хүлээн зөвшөөрөгдөж эрхээ өгтөл нь тэр бас л хичээсэн. Ижил хэлбэртэйч чанар нь тиймхэн хятад кофе чанагч манай зах зээлд өргөн хэрэглэгддэг. Өндөр чанартай материал, уур гадагшлуулагч шүгэл гээд нэрж гаргадаг кофе чанагч Bialetti чанараас гадна загвар нь бас дэлхийд эрэлттэй байдаг гэнэ. Bialetti брэнд нь болохоор сая 2024 онд Dolce Gabbana-тай загвартай хамтраад Италийн хувцсны Icon брэнд гэж явдаг. Ийм шин загвар гаргасан. Энэ загвар нь болохоор дэлхийд нийт 50000 шиг үйлдвэрлэгдсэн хүн болгоны хийн давтагшгүй ийм цор ганц загвар гэдгээр онцлогтой. Bialetti-гийн урт одоо түүхэн гэх юм бол 24 каратын алтаар 2000 шиг ийм Mokopot хийлгүүлээд шоурумд ерөнхийдөө 50 л хэдхэн хоногт дууссан юм түүх гэдэг байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө алтан кофе чанагчийг харах боломж байхгүй юм чинь дараагийн нөгөө энгийн төсөл нь одоо энэ загварыг бол бас манай дээр одоо дэлгүүр дээр тавигдчихна үз сонирхож болно. Эсвэл энийг гой өөртөө аваад гой хадгалж болно. Limited edition учраас ерөөсөө цөөн тоогоор ирээл тэгэл дуусдаг юм байна. Яг үнэндээ найруулад өгсөн кофе шейк ямар орц найруулгуудын нийлбэр вэ гэдгийг бид төдийлөн анзаардаггүй. Харин эрүүл органик гэсэн бүгдийг эднийх оруулж ирэхийг ирмэлцдэг нь сайшаалтай. Ваниль де латте, карамель де латте үегээд их авдаг ш манайхан моко буюу шоколадтай мороккино кофе гэдэг. Энэ болгонд сироп орж идэг баг. Одоо ингээд хүмүүс амар тод ягаан, тод улаан, ногоон, цэнхэр ийм нэг смути шейкүүдийг хүүхдүүд идэвхтэй яваад байдаг. Энэ бол зүгээр л ийм будаг хийцэн юм байдаг. Дээрээс нь айгүй их сахар. Будаг танилуу амлуу тусаагаад тэгэл яг бид нар аймар дургуйцсан тий хүүхд рүү ч юм. Энэ 1883 Maison Roth ингээд нөгөө Францын брэнд. За одоо би танд гол юм харуулъя. Ингээ харах юм бол энэ дээр ингээ кошер буюу Европын стандартын шаардлага хангасан байгаа. Тэгээ энэ дээр веган цагаалтай үргэлж болно. Глютен бас шингээж чадгалсан хүмүүс тий. Глютен фри. Тэгээ халаал тэгээд энэ нөгөө корн юу хэрэглэдэггүй, будаг хэрэглэдэггүй. Тэгээ бүх юм натуралаар ийм нөгөө жимс байхгүй, жимсний нэг ш. Энийг зөвөр усан дээр хийгээл гэртээ нөгөө жуус алгаад өгдөгчтэй. Тэгээд нөгөө нэг сахарны агуулмж нь болохоор одоо энэ 22-23 грамм гэдэг Монголын зах зээл дээр худалдаалж байгаа бус бүтээгдэхүүнээс 3-4 дахин бага сахартай. Тэгээд ямар ч гол нь ээ төрлийн бодис байхгүй. Өнгө оруулагч бодис байхгүй. Нөөшлөгч бодис байхгүй. Энэ кофе шопта бид нар зөвхөн энэ бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа бүх юм. Тэгэхээр нөгөө эрүүлэг илэрхийлдэг, одоо эрэлхийлдэг те зөв хоол одоо тэ бүхэнд хэрэгтэй байхгүй ер нь. Тэг ямар нэгэн ядаж нэг юм нөөшлөгч бодисоос болж өвчин тусахгүй л гэсэн үг тийм.
бага зах зээлд том бирээнд орж ирэхгүй байх гэдэг эргэлзээ хүн бүрт байдаг. Харин уйггүй зүтгэл, алсын хараа, боломжгүй зүйлийг ч дэргэд авчирч байгаа бахархам жишээний нэг эднийх байлаа. Эдийн засгийг энгийн үгээр буландаа бид Төв банк буюу Монгол банкны тухай мэдээллүүдийг цуурлаар хүргэж байгаа шүү дээ. Энэ удаагийн дугаартаа бид мөнгөний бодлого ба бодлогын хүү гэж юу гэсэн үг вэ гэдэг тухай мэдээллийг танд хүргэе. Тэгэхээр Төв банкныхаа тухай мэдээллүүдийг зэгцтэйгээр баг багаар авна гэдэг нь яг л мөнгө санхүүгийн тухай цагаан толгой эхнээс нь сурч байгаатай адил юм. Бодлогын хүү гэж юу вэ? Төв банкуд инфляцийг тогтвортой байлгахын тулд ашигладаг нэг гол арга хэрэгсэл нь бодлогын хүү юм. Бодлогын хүүг арилжааны банкуд Төв банкнд мөнгө хадгалуулах хүү гэж ойлгож болно. Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл жилд 4 удаа хуралдаж бодлогын хүүг өөрчлөх хэсэг шийдвэрийг гаргадаг юм а. Төв банк хязээд хадгалуулсан мөнгийг эргүүлж төлөх чадвартай гэдэг утгаараа бодлогын хүүг эрсдэлгүй хүүж гэж нэрлэдэг. Бодлогын хүүг өөрчлөх замаар төв банкуд эдийн засагт эргэлдэж буй мөнгөний нийлүүлэлтийг удирдах, эдийн засагт хэд халалт, эсвэл удаашрахаа сэргийлж, эцсийн дүндээ үнийг тогтвортой байлгахыг зорддог. Энэ нь нийгмийн сайн сайхан байдлыг хамгийн их байлгахад төв банкны зүгээс оруулах маш том хувь нэмэр юм. Бодлогын хүү өндөр үед арилжааны банкуд эрсдэлтэй зээл гаргахын оронд төв банкнд мөнгөө найдвартай хадгалуулах, эсвэл зөвхөн өндөр хүү төлөх зээлдэгчдэд арилжааны зээл олох нь түгээмлээ. Улмаар эдийн засагт нийлүүлэгдэж буй мөнгөний эргэлт удаашрдаг. Харин бодлогын хүү буурах үед банкуд мөнгөө төв банкнд хадгалуулснаас иргэд компаниудад зээлэх нь ашигтай тул эдийн засаг руу орох мөнгөний урсгал нэмэгддэг. Бодлогын хүүгийн эдийн засагт үзүүлэх хамгийн их нөлөө нь хүүг өөрчилснөөс 4-6 удирлын дараа илэрч, харин нөлөө нь бүрэн арилтлаа 2-3 жил шаарддаг тохиолдолж бий. Энд төв банкуудын мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүгээ өөрчлөхдөө үргэлж урагш харж ирээдүйн чиглэсэн шийдвэр гаргахыг зорддог байна. Мөнгөний бодлого гэж юу вэ? Хэн хэрэгжүүлдэг вэ? Мөнгөөр дамжуулан эдийн засгийн байдал буюу өсөлт, үн төлбөрийн тэмцэл, ажилгүйдэл гэх зэрэг макро эдийн засгийн орчинд нөлөөлөх төв банкны үйл ажиллагааг мөнгөний бодлого гэнэ. Мөнгөний бодлого улс орны эдийн засгийн хөгжлийг удирдах макро эдийн засгийн бодлогын нэг хэсэг бөгөөд засгийн газрын шууд нөлөөллөөс тусдаа байж, зах зээлийн механизмд суйрлан хэрэгждэг онцлогтой. Мөнгөний бодлогын зорилго нь мөнгөний нийлүүлэлтийг удирдах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, инфляцийг тогтворжуулах болон бүрэн ажил эрхлэлтийг хангахад оршино. Төв банк нь төрийн мөнгөний бодлогыг өөрийн мөнгөний нийлүүлэлтэнд тавих хяналтын үүргээрээ дамжуулан хэрэгжүүлдэг. Учир нь төв банкны зорилтыг хэрэгжүүлэх болон эдийн засгийн тогтворжуулалтанд нөлөөлөх гол хүчин зүйл нь мөнгөний нийлүүлэлт болдог. Мөнгөний гахаа болон эхэлж байна. Өнөөдрийн зочин Наран гэрлийн уянга буюу коуч бүсгүй байгаа. Тэгэхээр амьдралын дасгалжуулалт буюу коучинг үйлчилгээ сүүлийн үед нэлээд түгэнд дэлгэрч байгаа шүү дээ. Бид нар амьдрал дээр өөрийгөө хөндлөнгөөс харж ажиглаж чадахгүй юм чинь гэр бүл, санхүү, сэтгэл зүйн талаасаа гаднаас коучинг үйлчилгээ авах нь амьдралд маань маш их тусдсан болдгоо. Магадгүй та ийм үйлчилгээч гэсэн авч үзсэн байж магадгүй. Тэгвэл мэрэгжлийн коуч бүсгүйтэйгээ мөнгө санхүүгийн талаар илүү дэлгэрүүлж сонирхолтой яриаг өрнүүлье. Орчин үеийн завгүй амьдрал донд орлого бизнесээрээ манлайлж байгаа хүмүүс хууль, санхүү, удирдлага, маркетинг гээд бүхэл салбарт амжилтын дасгалжуулагчтай. Тэднийхээ хүчээр санхүүгийн эрхчлөөнд хүрч дэлхийд данстай тэргүүлэх бизнесмэнүүд болсон түүх олон. Коучийн дэмжлэгтэйгээр хүн өөрийнхөө нөөц бололцоо болоод чадварыг танин мэдж, асуудал бэрхшээлээ даван туулж, зорилгодоо хүрч чаддаг. Амжилтын дасгалжуулалт коучийн заавар зөвлөгөөгөөр хүн өөрийгөө илүү сайн таньж, авьяас чадвараа нээн илрүүлж, өөртөө итгэх итгэл хурдан нэмэгдэж, амжилт гаргах үйл явц хурцсах юм. Тухайлбал санхүүгийн коуч бол танд мөнгөний мэдлэгийг амьдралтаа нь уялдуулж ойлгуулдаг. Орлого зарлагаа удирдахад хажууд нь хамт явж дэмждэг. Зүгээр зөвлөгөө өгөөд орхидог хүн биш. Дагуулж, чиглүүлж, урам өгч, дадал болгон тогтворжуулахад тусалдаг хүн гэж ойлгож болно. Коуч буюу одоо амьдралын дасгалжуулагч.
нар маань ингээд бас өөр чиглэл мэрэгчдэг юм байна гэж би ойлгоод байгаа юм. Тэр таны хувьд ингээд дагнаад чиглэж байгаа салбар нь чиглэл нь юу юм бол? За миний хувьд болохоор илүү нөгөө өөртөө тулдаг гэх юм уу. Өөрийнхөө дотоод ертөнцийг жоохон ойлгодог чиглэл рүү илүү одоо туршлагацсан. Өөрийгөө олно, дотоод ертөнцийг ойлгоно гэдэг чинь одоо маш их эрэлттэй сэдв болоод байгаа яалтгүй хүмүүсийн бас их том чухал асуулт байгаа. Тэгээ хүний дотоод ертөнц гэдэг чинь өөрөө том ертөнц юм байна гэж би боддог байхгүй. Тэгээ уянга маань анх ер нь яагаад ингэж коуч болъё гэдэг шийдвэр гаргасан юм бол? Коуч гэдэг маань ингээд яг үгийн утга нь бол ингээд сүхт хэрэг юм байна. Тэгээд анх одоо дэлхий дээр маадгүй сүхт хэрэг үүснээр хүн алхаад явах замыг арай аюулгүйгээр арай нэг юм тав тухтай тэг ингээд туулах юм одоо боломж нэгцэн байдаг. Яг тэрэн шиг коучтой байна гэдэг нь одоо тэр нэг юм туулах гэдэг, тэр нэг юм давж туулах гэдэг асуудлаа тэг ингээд хамтдаа нэг арай эвтэйхэн, арай ойлгоод нэг арай айтайхан туулчих тэр боломжийг л ер нь ол коуч бүрдүүлж өгдөг. Тэгвэл нөгөө өөрийгөө олох, өөрийгөө ойлгох гэдэг дээр ерөнхийдөө ер нь яаж ажилтдаг юм болоо? Биднэрт ингээд нэг чухал асуулт тавих юм болов уу? Ямар арга барилаар хүн өөрийгөө илүү ойлгож би чи ийм хүн юм байна. Би чи ийм хүсэж байгаа юм байна гэдгээ илрүүлдэг юм бол тэрийг ингэж базаж хэлэх боломжтой юу? Базаж хэлнэ гэх юм бол коучинг гэдэг за яг техник талаас нь харах юм бол илүү асуугаад байгаа хэлбэр хэлээд байгаа. Тийм. Нэг уурхааг л ухаад байгаа юм л да. Одоо уурхаагаар үзэх юм бол бидний дотор ч ингээ маш олон эрдэнэс хадгалагдсан байгаа байхгүй. Тэгээ бид нар хардггүй. Миний хувьд бас нөгөө өөртөө итгэл гэдэг сэдвийг бас илүү барьж авч явдаг. Тэр өөртөө итгэл гэдэг зүйлийг хүмүүс ингээ гаднаас хайгааддаг байхгүй. Дотроосоо ухаад би ийм чадвартай, ийм өгөгдөлтөө, ийм хүн байсан юм байна. Эн чинь л одоо миний бусдаас ялгарч байгаа даваа тал юм биш гэдгийг олоод харж хараа тэрийг гаднаас авах шаардлагагүй болчихдог. Тэгээ хүмүүс гадуур нэг ийм буруу ойлголт ч юм уу байгаад байдаг юм. Одоо хүн болгоно л ментор коуч болчихоор чинь тэгээ яах юм ахын ч гэдэг юм үү те. Тиймэрхүү зүгээр дийлс бол яриа явж байдгийн. Би тэрийг юу гэж хардаг вэ гэхээр хэрвээ нийгэм дээр хүний сэтгэл зүйд асуудал хэрвээ байгаа бол одоо юу гэдгийг архин тэтрэхэд онтоох, одоо мөрөдөд тоглоомд онтоох, би өөрөө мөнгө санхүү сонирхоод ингээд явдаг учраас янз бүрийн бооцоонд маш өндөр өртөө олцсон хүүхэд залуучууд зөндөө байгаа байхгүй. Тэрнээсээ хамааралтай сэтгэл хөдлөлүүд, асуудлууд хүний амьдралд хэрвээ байгаа л бол тэрэнд нь туслах хэрэгтэй сэтгэл зүйч нь байна уу, коуч байна уу, менторууд шаардлагатай л гэж би боддог. Би ч гэсэн бас ирээдүйд коуч болох, яг мөнгөний чиглэлээр дагсан коуч болох мөрөөдөлтэй. Гэтэл уянга маань хүн дотоод өөрийгөө ойлгох бүр тэр нэг хамгийн чухал хэсэг дээр нь мэрэгшээд коуч хийгээд явж шít тий. Нэг үе бодвол энд ийм ингээд зөвлөгөө өгчдөг, тусалчдаг хүмүүс бас байт юм бэлээ. Тэгээ энэ хүмүүстэй магадгүй уулзсан нь дээр юм болов гэдэг бодол хүмүүсийн толгоонд ороод ирдэг болсон. За өмнө нь бол нөгөө нэг зас өөрийнхөө амьдралыг хүнээр заалгана гэж юу байсан гэдэг хандлага байдгүйсэн тий. Одоо болохоор яхахгүй энэ тусламж хэрэгтэй мэн тусалцаа үзүүлдэг хүмүүс нь бас бий болчихж байгаа гэдгийг ойлгоод ирсэн нь бол их гоё. За уянгад маань яг өөрөө ингэж гоё хэрэгэлдэг нандан тийм нарийн хувийн санхүү дээр ашигладаг нэг бяцхан зөвлөмж юм уу бусдад хилээд өгөх юмсан гэж боддог зүйл байдаг болов. Манай нөхөр бол одоо яг манай гэрийн санхүүг авч явдیں۔ Би бол жоохон дураараа нөхөр. Тийм. Тэгээд миний хувьд бол нөгөө мэдээж одоо мөнгө тооцоол сурна. За би хідэн төгрөгийг хаана яаж зарцуулах вүлээ, хинд нөгөөд яах вүлээ гэдэг тооцоолоо гаргаад үлдсэн одоо өөртөө зарцуулах мөнгөө өөртөө харамгүй зарцуулдаг гэх юм уу. Үнэхээр бас давуу талч байж болно. Тийм. Тэгээд яг нөгөө ингээд кофе авч уухасаа ингээд татгалзаад тий. Эсвэл нэг юм гоё хоол аваад идэхээсээ татгалзсан гэдэг чинь амар гонигтай шүү дээ. Өнөөдөр гараад юу болохыг бид нар мэдэхгүй тий. Тэгэхээр яг өөртөө зориулъя л гэж бодсон бол би тэр мөнгийг өөрөөсөө харамлахгүй байхыг хичээдэг. Мөнгө гэдэг чинь нөгөө гол үүрэг нь хүнийг жаргалтай байлгах байт юм байна. Тэгсэн чинь бид нар тэрийг мэдэхгүй мөнгөн дээр ингээд зовоол, санаа зовноол явд юм байна. Тэгэхээр энэ уянгагийн энэ арга бол их чухал зөв арга шүү. Тийм. Бас нэг нөгөө юм нь болохоор хүмүүс нөгөө нэг мөнгөндөө талархаж сурдгүй юм байл л дээ. Кофе авчаад кофендоо баярлааддаг. Би кофе аваад дуучиж ийн өнөөдөр өстой сайхан байна. Өстой кофе гоё доо. Гэтэл тэр кофег яг юу авч өгсөн юм? Тэр мөнгө авч өгсөн. Тийм мөнгө авч өгсөн. Тэгээд магадгүй тэр мөнгөийг хийсэн. Тэ би өөрөө л хөдөлмөрлсөн байхгүй. Тэгэхээр энэ нэг юм логикийн хувьд дэс дараа бид нараас зөв болвол
их чухал юм болов уу гэж боддог тийм. Мөнгөний талаар бид нар ийм сөрөг чамлсан, гомдсон, муухай хурдан дуусчлаа, олдохгүй юм гэдэг бодлоод мөнгө урсгалын манийг хаад юм байна гэд. Эсвэргээрээ сайхан шүү, хангалттай их байна шүү. Надад байгаа энэ мөнгө маань болно, гоё яана гэдэг нэг юм EQ-гээ хөгжүүлээд эхлэхээр мөнгө урсгалнаас нэмэгдэж байгаа байхгүй юу? Тийм. Энэ нөгөө монголчуудын нэг үг гэдэг нь шүү дээ, амны бэлгээс аштын бэлэг гэж ярьдаг тийм. Тэгээ энэ их ийм гүн гүнзгий үг байхгүй юу? Тэгээ одоо бид нар ингээд зүгээр нүдэн анжаагаа төсөөлөөд тэгээ ингээд лимон амандаа хийж ийна гэж төсөөлөх юм бол ингээд шүлсээ алгардаг тийм. Шууд мэдрэгддэг. Тэр яг юу хэлээд байгааг ихлээр бодонгуудаа тэр лимоныг идж байгаа юм шиг шүлсээ ялгаруулж чадчихна гэдэг чинь бидний бодол бодит амьдрал дээр яаж биелээд байгааг харуулдаг юм л та. Тэр төсөөлөд байгаа юм. Тэгэхээр нөө амны бэлгээс аштын бэлэг гэж нөө байхгүй л гэдэг ах юм бол одоо байхгүй л ахна шүү дээ. Байна болно шүү дээ гэдэг байгаа нь нөгөө аштын бэлгэний явж байгаа гэсэн үг байхгүй. Олон хүмүүс гоё өөрийгөө олоод энэ л байсан биз дээ гэд 10 20 жил хайсан хариултуудаа хатгаж аваад аз жаргалтай амьдралтгай гэд. Ерөөё. За маш баярлалаа. Зорилгодоо хүрэхэд өөрөөс хамаарах бүхий л боломжоо харж өөдрөгөөр урагшлах тэр хаалгыг хамтдаа нээж чаддагт коучинг үйлчилгээний давуу тал оршдог. Одоо байгаа нөхцөл байдлаас тавьсан зорилгодоо хүрэхэд хэдий хэрийн зай байгааг тодорхойлон алхамаар урагшилсаар дараах үр дүнг харах боломжтой. Ажил амьдралын тэнцвэрээ олох, бүтээлч сэтгэлгээгээ нэмэх, санхүүгийн хувьд эмх цэгцтэй болох, ажил амьдралдаа сэтгэл хангалуун болох. Нүд ирмэх зуурт харагдах өөрчлөлтийг коучээс хүлээх хэрэггүй. Коуч хүн танд төлөвлөж, асуудлаа тодорхойлж, зорилгодоо хүрэхэд хийх алхмаа тооцох боломжийг өгдөг. Зорилгодоо хүрэхэд тодорхой хугацаа хэрэгтэй гэдгийг битгий мартаарай. Санхүүгийн сахилга бат булангаараа мөнгө санхүүтэй холбоотой сонирхолтой үр өгөөчтэй номнуудыг санал болгоё гэж бодож байгаа. Өнөөдрийн дугаар дээр хамгийн сүүлд гарсан байгаа Мөнгөний ухаан гэдэг энэ орчуулгын номыг та бүхэндээ онцлон танилцуулж байна. Энэ номыг би уншаад эхлээд явж байгаа. Гол санаа нь юу вэ гэхээр өндөр зардал гаргадаг хүмүүс амьдралынхаа эцэст бол баян байж өрсөж чаддаггүй. Дампуурл, санхүүгийн дампуурл өөрийгөө хүргэдэг. Харин бага зардлаар амьдардаг хүмүүс, энгийн даруухан амьдралыг бүтээж чадсан хүмүүс маш их хэмжээний мөнгөийг хурааж хуримтлуулж, баян амьдралыг жинхэнэ утгаар нь бүтээж чаддаг гэдгийг олон сонирхолтой жишээн дээр бичиж өгсөн ийм сонирхолтой ном гарсан билээ. Тэгэхээр та бүхнийгээ үзэгчдийгээ Мөнгөний ухаан гэдэг энэ номыг авч уншаад өөрийнхөө мөнгө санхүүгийн боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хүсмээр байна. Тэгээд цувралаар цаашдаа бас энэ мөнгөний сэдвээр ямар номнуудыг уншвал илүү тохиромжтой, сонирхолтой байдаг талаар цувралаар хүргээд явах болно. Үзэгч таач гэсэндээ өөрийнхөө хувьд сайн гэж боддог, шилдэг гэж боддог номныхаа талаар бидэнтэй чөлөөтэй мэдээлэл хуваалцахыг хүсэж байна. Хөрөнгө оруулалт, хувийн санхүү, бизнесийн шийдвэрүүд зэрэг мөнгөтэй холбоотой сэдвүүд нь дата томьёололд суурилсан математикийн салбар мэт ойлголт болон хэвшсэн. Гэвч хүмүүс бодит амьдрал дээр мөнгөтэй холбоотой шийдвэрээ хүснэгтэнд үндслэн гаргадаггүй. Харин оройн зоогийн ширээний ард эсвэл ямар нэгэн уулзалтын үеэр гаргах нь элбэг. Үүнд тэдний амьдралыг үзэх үзэл, эго, бардамнал, маркетинг төдийгүй, сонирхолтой ихтгэл үнэмшлүүд гээд олон зүйл нөлөөлдөг. Зохиогч энэхүү номондоо 19 богино түүхээр дамжуулан хүмүүс мөнгөний талаар хэрхэн бодож, ямар сонирхолтой шийдвэрүүдийг гаргадгийг харуулахын сацуу бидний амьдралын чухал зүйлсийн нэг болох мөнгөний ухааны талаар сургамжилдаг байна. Дэлхийд даяар 8 сая гаруй хувь борлогдож, 60 гаруй хэлээр орчуулагдсан мөнгөний ухаан ном тоо баримт, онолт төвлөрөхөөс илүүтэйгээр хүмүүс яагаад мөнгөтэй холбоотой сонирхолтой эсвэл бодлогогүй шийдвэрүүдийг гаргадаг вэ гэх асуултанд маш энгийнээр хариу өгөхийн сацуу амьдралд шууд хэрэгжүүлж болох санаануудыг өгүүлдэг байна. Мөнгөний талаар суралцсан санхүүгийн байдлаа сайжруулна гэдэг нь бидний бодсноос илүү тун энгийн зүйл байх магадaltaй. Тэгэхээр албаар цаг гарган энэ сэдвтэй холбоотой ном уншиж, мэдээлэл сонсож, хүмүүстэй ярилцаж, мөнгө санхүүгийн талаар сонирхдаг байгаарай. Ингээд эхлэх юм бол үр дүн нь хажим хажмаар баагаар заавал таны амьдралд нөлөө үзүүлэх болно. Ингээд ухаалаг санхүү телесэтгүүлийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараараа иргэн уулзцгаая.